Цаг агарын мэдээ. Өнөөр дуу цахилгаантай бороо орох тул ард иргэд та бүхэн сэрэмжилээрэй. Зүгээрээ сониучгаа. Аянга цахилгаан хэр ойртож байгааг цахилгаан цагснаас хойш хэдэн секундын дараа тэнгэрийн дуу сонсогдож байгаагаар тооцож болдгийг. Тэгэхээр миний тооцоогоор эндээс их хол цахиж байгаа бололтой. Санаа зовлтгүй томоо. Энэ байшин аянга зайлуулагчтай учраас аюул учрахгүй. Ингээд аврагч Мазаалаа бидэнд аянга цахилгаантай үед аюулгүй байх аргуудыг зааж өгсөн юм. Цаг агарын мэдээ тогтмол сонсож мөн үүлний шинж байдлаар тэнгэр муудахыг ажиглаж сураарай. Автомашин, трактор, ундаг дугуй гэх мэт металл зүйлс болон өндөр зүйлсээс хол байгаарай. Аянга нэжиг хэлмэгц морь болон унаанаас заавал бууж байх ёстой шүү. Олон нийтэд тулгуурласан гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр.